төр буюу дор татвар үе гэдэг үг байдаг. Тэгэхээр одоо өнөөдрийн төсвийн орлогын бүтцийг харвал манай сангийн сайд энэ үгийг бол маш сайн биелүүлж байна. Монгол улсын төсвийн орлогын бүтц татврын орлого 85%, татрын бус орлого 5.4% буюу дөнгөж 1.8 их найд байна. За үүн энэ 1.8-аас 365 тэрбум нь гадаадын тусламж эзэлж байгаа. 2018 оноос хойш харах юм бол татрын орлого 5.5 дахин, татрын бус орлого 1.1 их найдаас 1.8 их найд буюу 4.8%-ийн жилийн дундаж өсөлттэй явсан байгаа. Гэтэл энэ маань өөрөө инфляцаа бодох юм бол ер нь бол бодит орлого, татрын бус орлого буурсан гэсэн үг. Тэгэхээр олон улсын жишгээр бол төсвийн орлого дээр татрын эзлэх хөв бол 80-аас 90%-тай байх ёстой. OECD-ийн зөвлөмж 10-аас 20%. За Норвеги 25-аас 30%, Казахстан 15-аас 20%. Манай улс 2018 онд 12.8%-ийн татрын бус орлоготой байсан бол одоо 26 оны төсөвдөр буурсаар 5.4 дахин хувь болж орж ирж байна. Тэгэхээр ерөөсөө бид нэр татварчсан улс болж байна шүү дээ. Тэгэхээр татрын бус орлого нь 5%-аас доошоо орж байгаа болохоор төсвийн орлогын төрөлж далдагдаад цэвэр уул уурхайн түүхийн эдийн мөчлөгийн савлтанд улам эмзэг болж байна. Маш олон мөрийн хөтөлбөр, засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, үе үеийн сайд нарын яриаг сонсоход засгийн газар төлөвлөгөө зорилт, төрийн өмчийг мөр ашиг дээшлүүлнэ, нэмэгдүүлнэ гэж яриад идэг. Гэтэл яг энэ тоо баримтуудыг алахаар яг эсрэг байна. Тэгэхээр энийг хэрхэн цаашид бодлогын хэмжээнд өсгөх гэх юм бэ? За татрын бус орлого буурж байгаагийн хамгийн гол шалтгаан бол төрийн өмчт компаниудын засаглал өргөөжийн асуудал. Төрийн өмчт компаниудын өгөөж 2023 онд одоо 26 оны хавсралт нэг дээр зааснаар бол хөрөнгийн өгөөжийг 1.2-оос 1.5 болгож өсгөнө гэж байна. Тэгэхээр одоо төр энэ олон үр ашиггүй өгөөжөөс салах ёстой юм шүү. Дэлхийн дундаж 2-оос 5%. Хятадын төрийн өмчт компаниудын хувийн хвшлийг яриаг төрийн өмчт компаниудын өгөөж 4.4%-тэй байна. Үүн дээр ямар бодлого баримтлах юм бэ? Төсвийн орлогоо татрын бус орлогоор нэмэгдүүлэхгүй бол 100% татвар авдаг л улс боллоо шүү дээ. Жавхлан сайд хэрвээ зөв бодлого зарчмын хувьд зөв байгаа юм бол яагаад төр бизнес хийгээд байгаа юм? Яг логик нь зөрөөд байна л да. Жишээ нь уул уурхайн баялгаас хамааралтай Австрали улс ихэд 7-оос 10% татрын бус орлоготой. Манайд бүр багасаад байна. Хэрвээ энэ логикоор зөв бодлого явж байгаа юм бол манай төрийн өмчт компани, төрийн өмчт уул уурхайн компаниуд багасах ёстой шүү дээ. Эсрэгээр тэгвэл татрын бус орлогыг нь өсгөөд төр өөрөө мундаг менежмент хийж байгаа юм бол төрийн өмчт компани, уул уурхайн компаниудын хөрөнгийн өгөөж болон ногд лашигын хөв өсөх ёстой. Тэгэхээр энэ хоёр ч зөрөөд байна. Тэгэхээр алийг нэг хийх ёстой. Тэгэхээр зөв юм нь бол татрын орлогоо өсгөх гэдэг дээр би санал нэг байна. Тэгвэл ягаад төрийн өмчт компаниуд өсөөд олшроод байгаа юм? Төр өөрөө янз янзын бизнес хийгээд байгаа. Багасах ёстой гэж байгаа. Тэгээ одоо бодит үйлдэл дээр багасахгүй ихсэл л шүү дээ. Өмч өвчлөл дээр бол санал нэг, тэр бол нэг удаагийн орлого, татвартай орлого биш. Дээрээс нь бас мөнгө хөрөнгөнд бүртгэдэг болохоос яг төсвийн орлогот бол бишигдэхгүй байх гэж бодож байна. Нөгөө талаас энэ хэрвээ тэгэд одоо энэ өгөөжгүй төрийн өмчт компаниудыг олшруулад тэгээд ногд ашиг байхгүй байгаа юм бол яах гэж энэ олон төрийн өмчт компаниуд ажиллаад байгаа юм бэ? За одоо дахиад нөгөө төрийн өмчт банкаа нэмэх гэж байна. Төрийн банк гэж банк байгаа шүү дээ. Тэгээ орон сууцны санхүүжилтийн банк гэж нэмэх гэдэг нь тодзын гишүүдийн тоон 200 орчим гэж сонссон. Тэр нь тэгээ нууцд байдаг. Нодны хуулиар нээлттэй болохгүй чадаагүй. Тэгээ энэ хөрөнгийн өгөөжийг харахаар өгөөжгүй байгаад байгаа юм бол энийгээ цөөлөх ёстой юм шүү. Төр өөрөө хамгийн муу менежмент хийгээд байгаа. Жавхлан сайд бол та эсрэг зөв юм ярьж байна. Тэгээд тэр зөв чинь эсрэгээр бодит байдал дээр үр дүн өөр биш үү? Хувийн хвшлээ дэмжиж татрын орлого ихсхийг гэх юм бол болж байна. Гэхдээ үйлдэл нэг өөр байгаа байхгүй.